Баярлалаа хаз чаргал билгэлсэнд баярлалаа баяр чаргал бүхнийг минь хуваалцсанд баярлалаа та нартай баярлалаа уулзаж учирсан хүн бүхэнд баярлалаа ухаарл билгэлсэнд баярлалаа өтгөр хүнгийг минь хуваалцсан баярлалаа та нартай хүнийхэн хорвоогийн хорон бүхэн ерөөлтэй хайрын нэрлийн гэгээтэй хорвоогийн урт аймыг хамсатуулан өнгөрөөж буй хүмүүс та нартай баярлалаа баярлалаа инээд билгэлсэн хүн бүхэнд баярлалаа итгэл хайрлсан хэм бүхэнд баярлалаа зүрх сэтгэл бүхнээ зориулсан баярлалаа та нартай баярлалаа амьдрал бэлгэлсэн хүн бүхэнд баярлалаа хайрыг мэдрүүлсэн хэм бүхэнд баярлалаа утга учир минь болсон үстэй баярлалаа та нартай хүнийхэн хорвоогийн учир бүхэн өвдөстэй ухаал сэхэрлийн шижинтэй хон цаг хугацааг хамсатуулан өнгөрүүлж буй ухаал та нартай баярлалаа Танахгүй шүү даа. баярлалаа амьдрал тохиолдсон юм бүхэнд баярлалаа алдаа оноотой үйл бүхэнд баярлалаа сургамж дурсамж бэлгэлсэн жилүүдэд баярлалаа амьдрал минь хүнийхэн хорвоогийн ишин бүхэн гэгээтэй инрэл хайрын гэлбатаа ихэн цаг хугацааг хамсатуулан өнгөрүүлж буй ихэн та нартай баярлалаа ихэн найзуудаа баярлалаа Үлгэн утга болсон арчин дуулчид ярин чигээр Кэспиэкийн сургуульд үеийн удаа ажиллаж байсан багш ажилчдыг 100 жилийн хойно болсондоо тав уулзаж 100 жилийн ногоо зохион байгуулах аялын талаар санал бодлыг сонсохоор тав гэдгийг хүсэж байна. Хөрцөн нэрсэн тав хүндээ маш их баярлалаа. Тав хүндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За сумаасаа бид нэр энэ Улаанбаатар хотод 7 хоног ажиллах ийм аялал хөтөлбөрчтэйгээр бүрэлдэхүүн ирсэн. Ингээд бүрэлдэхүүнээ танилцуулъя. Хэрэг сумын нэгдсэн нөлөөлөгчдийн хуулийн дарга Булганхүү аам болол Сүхбаатар багш гэж онцлог ажилласан багш нэгж байгаа. Манай сургуулийн энэ жил ойгоор бол Сүхбаатар багшийн надрыг бас тэмдэглэж ийм одоо зохион байгуулалт үйлдвэрээ явуулчихсан. За хэрэг сумын сургуулийн захирал байсан Цэндович 80 жилийн гой дарга хэмжээ их сайхан зохион байгуулалт CD гаргаж нэг зохион байгуулалт байсан. Өнөөдөр хэрэг сумын хамгаалалтын даргыг хийж байна. За одоо манай хэрэг сумын нийгмийн ажилтнанд 90 жилийн ойг одоо сургуулийн захирал байж бас маш өндөр зохион байгуулалтын ийм үйлдвэр зохион байгуулалт хийж байсан. Ийм 3 үеийн захирал, ийм ахмад багшийн одоо хөвгөл хурлын дарга бидэнд тав үедээ хийлээ. За тэгээд бидний гол зорилго бол өнөөдөр ахмад багш ажилтнаагаа уулзаад тав үедтэйгээ одоо энэ өшөө одоо бол энэ Улаанбаатар Эрдэнэ хотуудаар манад одоо зөөр үед одоо багшилж яасан, ажиллаж яасан ийм хүмүүсүүдээ судалгаа бий болгох, та бүдэрээ санал бодлыг сонсож 100 жилийн хойно зохион байгуулалтыг ямар хэлбэртэй, ямар одоо өндөр зохион байгуулалт хийх ёстой. Жишээлбэл одоо 100 жилийн ойгоор энэ ахмад багш нарын маань хинэн одоо ах дүүгэр байж, хинэн одоо байр савнд орох ёстой гэдэг бүх судалгаа тооцоо бид гэртээ сорж иж энэ зохион байгуулалтын үйлдвэрлэлд орох ёстой. За дээрээс нь болохоор манай нутагч 33 хүн байдаг. Энэ хүмүүсүүдтэй бид нар маргааш уулзна. За дараагаар нь харчин туучийн нэвтрүүлгийн
үндэсний 170 жилийн эдэмшлэгийн хурлыг 5 сарын 20-нд хий гэж байгаа. Энийг бол бас наас протоколтой яаж энэ өдөр өнгийн бас товлох юм байж байгаа байна. Ардын багш, цэвэн багш байна. Усын тэргүүний 1-р сургууль дээр одоо ачиж амьдарч тэндээс усын ардын багш авсан юм байна. Усын тэргүүний 1-р сургуулийн өдөрлүүд бас бид нартай уулзаж ардын багшийн одоо багийн олон улсын одоо олон байдлыг 4 сар зохион байгуулах талаар бас бид нартай ярилцсан юм байна. За маань визман залуучуудыг бид уулзах хэрэгтэй. Дээрээс нь одоо оюутан залуучууд болон бусад одоо хүмүүстэйгээ бид нар хэсэгсэн миний уулзалтуудыг хийгээд ингээд явах юм аа гэдгийг тавьж хэлмээр байна. Ингээд мэдлэгээ дэвшүүлж сумын иргэдийн төвшингийн дараа болонхоо тавьж мэдлэгээ дэвшүүлнэ. За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайхан үйлчлэн үү? Төрөлх сургуулийн маань үеийн төвхийг бүтээсэн Ахмад уурлууд тав хүнтэйгээ өнөөдөр уулзах сайхан байна. Төрөлх сургуулийнхаа 100 жилийн өмнө ажлын гараага Ахмад уурлууд тав хүнээсээ эхэлж байгаадаа бид бүхэн бас баяртай байна. За өнөөдөр нутаг оронд энэ жил цагаан агаарын хөвөлтийг сайхан байгаа. Энэ жил цас баг одоо орныг 16 орчим сантиметрийн зузаантай цастай түүхэнд байхгүй шахав. Хүйтэн бол харьцангуй гайгүй. Одоо хаврын мөрөөрсөн сайхан цаг эхэлж байна. За тэгээд өвлжилт бол их сайхан байгаа. Дажгүй мачид бол ам сайтай байгаа. Тэгэхээр одоо оны эцсээр бол нэг 151 мянган доллар мал өвлжиж байгаа. Одоогоор мачид маань мал одоо нэг 2 сарын 20 дээр төрүүчийн мал төлөх чигтээ өвлжилтийн байдал сайхан байна. За сум орны тухайд сум 2490 гаруй, за 2500 орчим хүн ам засаг захиргааны дөрвөн баг төсвийн 5 байгууллага ингээд төрийн үйлчлэгээ жигд хэвийн явуулж байна. За нутаг оронд одоо өнгөрсөн намрын сонгуулиар сумын иргэдийн нөлөөлөлтийн хурлын дарга хэмээн хариуцлага ажлыг хүлээж авсан. Сумын ажил, сумын иргэдийн нөлөөлөлтийн хурл 3 дахь удаага ээж дурлаа гэсэн. За их он жилүүдэд одоо энэ жилийн үед 100 гаруй ажил төлөвлөд эхнээсээ ажил хийж байна. За сум орныхоо дэд үтс иргэдийнхээ амьдралыг сайжруулах, төрийн үйлчлэгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх. За сум орны төгсөл тэгээд одоо эх жилийн сургуулийнхаа төрөлх сургуулийнхаа 100 жилийн өмнө нэлээд баялаг төлөвлөд ажил хийв явуулж байна. За тэгээд та бүхэндээ төвчхөндөө мэдлэгээ одоо сумын танилцуулга ярих юм байна. За тэгээд төрөлх сургуулийнхаа Увс аймгийн ууган сургууль Иргэсийн сургуулийн 100 жилийн төвийг бүтээлчсэн та бүхэн төрөлх сургуулийнхаа 100 жилийн үед ач холбогдол өгч сургуулийнхаа үед оролцож хамтарч овоо сайхан тэмдэглэхийг та бүхнээс хүсье. За ингээд бас өнөөдөр асуултын та бүхний бас төрсөн унган нутгийн төлөөлөлж та бүхэнтэйгээ бас уулзж байгаадаа баяртай байна. Юуны өмнө бас та бүхэндээ хуйс болон сумынхаа ард иргэдийн нэрийн өмнөөс байгууллага хамт олонныхаа нэрийн өмнөөс мянган одоо шавнырын нэрийн өмнөөс шинэ оны бас мэндийг хүргэж эрүүл энхийг хүсье өрөөё. За та бүхэн бас надаар гэлүүлдэггүй намайг бас мэдж байгаа. Миний амьдрал бол энэ Хэрэгсийн сургуультаас ташгүй болботой. Миний аав, миний ээж, за минь одоо ингээд үеийн сайн багш нартай ажиллагчтай хамтарч ажиллаад Хэрэгсийнхаа хөгжлийн төлөө сүүлийн одоо бас 40-50 орчим жилийн 100 жилийн хагас 100 жилийнхэн хөгжил одоо миний гэр бүл аав ээжтэй маань бас энэ Хэрэгсийн сургуультай холбоотой. За ингээд миний бие бас 1998 онд багш сургуулийг төгсөж төрөлх сумдаа орчоод тэгээд одоо энэ сургуулийнхаа багаангийн багш тэгээд газар зүйн багш дараа нь бол хичээлийн эрхлэгч тэгээд сургуулийн захирлаар нэг 13 жил ажиллаад сумынхаа тамгын газар руу ингэж орж ажиллаад өнөөдөр бол сумдаа ингээд доктор суурьшилтай 26 7 жилдээ ажиллаж байна. За тэгээд энэ хугацаанд бид бүхний энэ Албартан гавьяатны төвхтэй энэ том сумын маань гол одоо ноён нуруу тулхцыг нь болсон оюуны энэ одоо их өндөр үүрэг хариуцлагыг Хэрэгсийн хүүхдүүдийн ирээдүйг одоо хэрэгсчүүдийн хойш ирээдүйг бэлтгэх ерөнхий боловсролын сургууль маань энэ хугацаанд Монголын алдарт туульч Мандхааны Барчингийн нэрмжит болж одоо миний аав тухайн үед Барчин туульчийн нэрмжит сургуулийн хувьд тэмдэглэжсэн. За
За дараа нь би бол бас 80 жилийн ноёгийн тав хүнтэйгээ хамтарч зохион байгууллаа. 90 жилийн ноёг миний одоо надтай хамтарч ажиллаж байсан миний сургалтын менежер нэг баг болж ажиллаж байсан Дурч Болон захирал маань 90 жилийн ноёг тэмдэглэсэн. За одоо энэ өнөөдөр энэ миний баруун гартал зогсож байгаа тав бүхний бидний сургуулийн захирал бол бас миний одоо ач ийм хөвгт байгаа. За ингээд бид нар бол хэрэгсийнхаа хөгжлийн төлөө, боловсролын төлөө тав бүхнийхээ энэ төвшөж ирсэн. Тэр одоо оюуны өндөр одоо улсын тэргүүний сургуулийн үүрэг хариуцлагатайгаар өнөөдрийг хүртэл одоо ингээд аваад явж байна. Тэгээ өнөөдөр энэ оны бус шинэ онд энэ ондоо 2025 ондоо төрөлх сургуулийнхаа 100 жилийн ноёг тэмдэглэж байгаа. Энэ сайхан эрдэмтэн багш нар Ахмад буурлууд юу энэ багш ажиллагчид та бүхэндээ болно. Энэ сургуулийн ноёг зохион байгуулах ОАН комиссийн сумын урлагч тэгээд дээр нь одоо энэ сургууль ерөнхий боловсролын сургуулийн захирал Дурч Болон захирал болно. Цогтбаяр захирал нартаа одоо ажилд нь амжилт хүсээд шинэ энэ одоо ондоо бас одоо төлөвлөсөн ажлаа бүрэн гүйцэд одоо сайхан хамтарч зохион байгуулад сургуулийнхаа 100 жилийн ноёг амжилттай тэмдэглэж бүгдээрээ одоо сайхан баяртай уулзахыг бас хүсэн өрөөж байна. За ингээд уулзалтын явцад бүгдээрээ бас асууж додруулах, хоорондоо бас ингээд ярилцах, та бүхнээс бас үнэтэй санал зөвлөмжийг авч бид бүхэн бас ажилдаа тусгаж дараагийнхаа уулзалт арга хэмжээнүүдэд зохион байгуулнаа. Тэгээ өнөөдөр бас бидний хүндэтгэж урилгыг хүлээж авч хүндэтгэн ирсэн та бүхэндээ их баярлалаа. Тэгээд үргэлж одоо асуул байгаа ч гэсэн та бүхний маань сэтгэл зүрх сум орон нутагтаа сашгүй улбаатай байдаг. Зүг зурхан болж ирсэн ч та бүхэн маань санаа тавьж яадаг. Баяр наадам болсон ч санаа тавьж яадаг. Тэнд нэг айлын хүүхэд одоо уралдаан тэмцээнд уралдсан ч та бүхэн санаа тавьж яадаг. Нэг малчин өрхөд дэмжлэг тусламж хэрэгтэй. Нэг одоо хүн эрүүл мэндийн асуудал гарсан ч та бүхэн минь асуулаас ингээд байнгын бид бүхэнтэй хамт байдаг шүү. Ингээд та бүхэндээ их баярлалаа хүрэлцээрсэн. Өнөөдрийн үйл ажиллагаанд нь амжилт хүсье. За ингээд өнөөдрийн түрэн зөвлөсөн эрхэм сургууль маань нэгэн үе ажиллаж байсан Ахмад багш нар энэ сургуулийн бүтээгдэхүүн одоо Ахмад буурлууд одоо өнөр байн багшаас өсгөлээд ийм сайхан хүмүүс зөвлөсөнд одоо их баяртай байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За миний хувьд бол өөрийгөө танилцуулах шаардлагагүй. Та нарын бүтээгдэхүүн 87 онд 8 жил төгсөөд 91 онд багш болж очоод одоо 34 жилдээ сургуулийнхаа одоо хуулийг сахиж байгаа. Тэгээд намайг очиход одоо сайхан залуухан байсан багш нар маань одоо бүгд одоо настай багш нар болсон. Хамтарч ажиллаж байсан Батбаяр багш өдөр бол 91 онд анх орж ирсэн. Одоо ингээд та нарын манай Ахмад багш ажиллагч маань биднийг өлгөж хүн болгосон. Тэгээд тэрний одоо тэр сайхан ач холбогдол бол бид одоо насан туршдаа мартахгүй явах хэрэгтэй. Тэрний төлөө зүтгэж байгаа. Тэгээд одоо юугаар төвчлээд сургуулийнхаа 100 жилийн ноёд ихэд ингээд бид нар одоо сургуулийн захирал хийж байгаа миний шав энэ одоо миний 4-5 дугаар нэг шав Цогтбаяр. За иргэдэд хурлын дарга Булган сумын 5 газрын дарга Зин даяш дараа одоо 80 жилийн бид хамтарч одоо хийжсэн. Ингээд бүгд ирсэн байна. Тэгээд бүгдээр одоо та бүхэн хамгийн гол уулзах ёстой хүмүүс байна. Таа шүү дээ хэлж чинь тийм ээ. Тэгээ бүгдд нь эрүүл их аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Улам урт удаан наслахыг одоо бүр уурлуудаас залгамж авч байгаа та нараасаа хүсье. Баярлалаа. За өнөөдөр бас манай ахын багшийн уулзалтан дээр Монгол Улсын тавиат одоо чинь Батбатар маань бас үлдэн ирсэн байна. Ноёхой зөвлөж заавал одоо манай сургуулийн гişin тогтмолын Батмах маань бас үлдэн ирсэн байна. За тэгээд бидний зорилго бол бүгдээрээ одоо хамтран 100 жилдээ байгаа сайн хийцгээе гэдгийг хамтын бүтээлээр одоо энэ зүйлд байгаа хийцний зорилго байна. Окей. Нутгийн зөвлөлтөнд одоо дэд дараа сигачин Батцуур маань одоо энэ тохон Батцуурыг үтгийг хийж өгсөн. За тэгээд та бүгд одоо би нэг сургуулийнхаа товч танилцуулах дараа нь ойтой холбогдсон сумаас хуулаад хийсэн ажлууд тайлбарыг ажлуудын товч танилцуулгыг би танарт нэг овчхон өгчээ. Тэгээд өнөөдөр онцлогдсон эрдмийн төвлөгч
багш нар миний одоо улс газраас эрдэнэ цэцэрч яваад тийм сайхан сургуулийн ажиллаж эрдэнэ гişгдэг байсан та бүхэнд бас ахмад шиг зүгээс нэвчлэгээ төвшүүлье. Военный салбарын багшийн сангийн бодлого дээрээ гэж нэг үг байдгийг 19-р зууны соён гэрүүлэгч Шагдар гэдэг хүнийг хэлсэн нэг сайхан үг байдаг. Тэр нь багш гэдэг хүнийг ер нь багш гэдэг одоо бөмбөг төрөлхтөн бол энэ бурхан хайгаад шаарддаг. Багш гэдэг агуу байх. Гэдэг юм сайхан. Би бол энэ Улсын аймгийн Гялгас сумын Хоотолгой гэдэг газар Тэнгэрээс ээж аав намайг газарт болгосон. Хоёр амьтан Тэнгэрт нисдэг гэж нэг үг байдаг. Ээж аав Тэнгэрээс газарт болгож хоёр төрдөг амьтан болоод бурхан болдог гэж ярьдаг. Хоёр төрдөг амьтан нисдэг гэж ярьдаг. Та бүхэнд би одоо илгэмгүй ярих байли. Шуу бол хоёр төрдөг. Тийм учраас нисдэг. Хүн бол хоёр төрдөг. Бас нисдэг. Яагаад вэ гэдэг юм асуулт байдаг. Ээж аав бол Тэнгэрээс газарт болгосон. Эрдэмтэн багш бол ухаанд нь ур суулгаж Тэнгэрт нисгдэг. Ийм сайхан одоо үг байдаг. Тэгээ би улсын Монгол одоогоос бараг 60 хэдэн жил болж 67 8 жилийн өмнө 1957 онд Эрдэнэ гişг бүртгэр тэгэхээр улсын сургуульд байсан. Энэ сайхан одоо аль заяатай ийм газар төрөж өссөнд туйлыг баяртай хүний нэгээ багшуулаад одоо бас 53 жил 54 жил болж байна. Бас багшийн дээд сургууль гэдэг нь бас нутаг усандаа ч гэсэн миний одоо шавнар бас дотор гэдэг үг байна. Хэрэгслийн сургуульд өгсөн хэрэгслийн одоо оюу багш нар гэдэг ингээд 20 гаруй багш бас бэлтгэсэн байдаг. Энд ажиллаж байна л да. Тэгээ хэрэгслийн сургуулийн 100 жилийн одоо болох гэж байна сайхан үйл явдал толцож таа бүхэнтэйгээ хамтарч байна. Түүнийг баяртай байна тэгээд би ч одоо цаашдаа ноцолдог гэдэг. Хэрэгслийн сургуулийнхаа 100 жилийн хойд за доотлын хэмжээг нь би ярив. Сая төгрөгийн ном билэг гэж бодож байгаа. Яагаад энэ хугацаанд бас нэлээд хэдэн ном бүтээсэн. Тэгээд дээр нь одоо миний шавнар багшийн дээд сургуулийн Монгол хэлний салбар тэгжгээрээ миний шавнар байгаа тэгээд нэлээд ханд өгөх байх гэж бодож байна. Ном их сайхан болох хэвээр. Миний гол санал бол юу байна вэ гэдэг би энэ дуржууламдаа бас хэлсэн. Энэ 100 жилийн ой юм бол тэр 100 жил сурсан хүмүүсийнхээ сэтгэлдлийг тэр номонд оруулаач. Дахин одоо түүх бол их чухал шүү. Тэр 100 жил за тэр 100 жилийн сурагчид бас байна уугүй эхний 20 жилийг тэцүү. Тэрнээс хойш би жишээлбэл 1957-оос 61 онд сурсан 4 жил баг сургууль багт надад төгссөн тийм учраас тэр жилийн сэтгэлдлийг тэр жилийн эрдмийн хөдөлгөөг бас нэг цаасан дээр буулгаад өгчий гэж ингэж бодож байгаа. Тэр сургуулийнхаа ном дотор өгч өгөөрэй гэж би хүсэж байна. Тэгэхээр би бол одоо 57 онд хичнээн хүн орсон ямар одоо хүмүүс байсан антрыг түүхчилж биш тэндээс бид юу хүртсэн юм бэ гэдэг тухай нэг одоо 4 жилийн юм уу та тийм зүйл одоо ярих гэж бодож байна. Миний багш нар ч одоо тэнд байсан. Одоо миний одоо 10 жилийн сургуульд 14-10 жилд байхад ажиллаж байсан багш нар ч бас байна. Тэгээд нийтдээ турсан жиг түүх бол ийм л юмар одоо байх ёстой болов уу гэж ингэж бодож байна. Тэрнээс биш одоо тэр ингэж байсан ингэж байсан одоо тэгээд тэр бүгдийг биш 100 жилийн тэр амьд түүхийг гэж зүйлдээгээрээ гэж ингэж бас зөв санал тавих гэж байна. Тэгээд номын редактораар бүтцэн юунд норцсон байгаа юм байна. Тэгээд сэтгэлээр оролцсноо гэж ингэж бодож байна.
За баярлалаа. Тэгээд би бас нэг юм хэлэх юм болчихсон. Нөгөө дуулж байхдаа саналаа гэдэг шиг. Түмбэний агчаа гэдэг үг болсон манай өвөөгийн тал юм байгаа. Тэгээд миний өвөөгийн одоо өвөө бол сайр тээж гэж юм байсан. Сайр тээж 7 бандтай байсан. 7 бандынх нь одоо ихэнх нь дижил бас хэлмэгдсэн. Тэгээд миний одоо хоёр одоо аав өвөө хэрэгстэй амьдарч ирсэн. Нэг нь төдөвдөө, нэг нь чортлоо. Тэгээд манай одоо аав өвөний нэг одоо тэр сайр тайж гэж хүний баг хүн бол одоо галин дөв гэж одоо эрүүлийг хамгаалах явдлын яамны сайд байсан. Одоо хэлмэгдүүлэлт дээр хэлмэгдсэн. Энэ хүнийг бас одоо энэ бас одоо хэрэгсаасаа одоо гарсан улс төрийнхөө бас нэрэнд бас ингээ оруулах зүйтэй болов уу гэж би бас бодож байна. За ингээд хаахгүй бас хүм наадам гурван таваата найрын гурван дуутай тэгээд хаахгүй бас нэг их орон танаа гэж дуугаар хэдүүний мэдлэг өргөн дэвшүүлээ бас тавтигаас зөвдүүлээд бас боломжтой бас таа бүжиглээд аваа гэж төсөөсч байна. Бүжиглэрийн бас зөвдүүлэхийг хүсэж байна. Тэгээд бүхэндээ зориулах дуунаа бас одоо улс нутгийн зөвдүүллийн нэг бас улс нуур дуугаа хамтдаа бүгдээрээ дуулцгаая. Тэгээд би бас зүүнжлийнхаа агаар бас одоо лагц одоо өгөхөө дэжөөгийнхээ бас одоо дууг бас өнөрөгийн одоо багшийнхаа бас одоо дууг сайхан дуулж бас нэг наан бас нэг хэлийчүүлээд бас нэг юм болгоод бас одоо зүүнжлийн агаас бэлэг барина гэсэн бодлоо байна. Тэр үгдэж байгаа. За тэгээ уснууд дуугаа хамтдаа бүгдээрээ дуулцгаая. Harvest
Баярлалаа амьдрал тааралцсан хүн бүхэнд баярлалаа хаз чаргал бэлгэлсэн баярлалаа баяр чаргал бүхнийг нь хуваалцсан баярлалаа та нартай баярлалаа уулзаж учирсан хүн бүхэнд баярлалаа ухаарал бэлгэлсэн баярлалаа өтгөр хүнгийг минь хуваалцсан баярлалаа та нартай Хүнийхэн хорвоогийн хорон бүхэн ерөөлтэй хайрын нэрлийн гэгээтэй хорвоогийн урт аймыг хамсаа дуулан өнгөрүүлж буй хүмүүс та нартай баярлалаа баярлалаа инээд бэлгэлсэн хүн бүхэнд баярлалаа итгэл хайрлсан хэм бүхэнд баярлалаа зүрх сэтгэл бүхнээ зориулсан баярлалаа